Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдрал болсон үйл явдлыг томилон хүргэе. Америкийн нэгдсэн улсын зүгээс ногоон карт эзэмших зарим орны иргэдийг дахин шалгах ийм шалгалтын үйл ажиллагааг эхлүүлж байгаа юм байна. За сүүлийн үед Америкийн нэгдсэн улсын үндэсний гавардын хоёр цэргийг буутсан асуудал гарсан. За үүнтэй холбоотойгоор зарим орнуудын энэ ногоон карт авч байгаа явдалд бол шалгалт хийж хатуу чангад хандах ийм шаардлагатай болсон байна. За Трампын засаг захиргаа 19 орноос ирсэн Америкийн нэгдсэн улсад цагаачлж ирсэн хүмүүст олгогдож байгаа ногоон картыг дахин шалгана гэж мэдгдсэн. Америкийн иргэншил цагаачлалын албаны дарга Жозеф Эдлоу хэлэхдээ анхаарал хандуулж буй улс бүрээс ирсэн гадаадын иргэн бүрийн ногоон картыг бүрэн хэмжээнд мөн нэгтнэн ба шалгана гэдгээ мэдгдсэн. За энэ даалгаврыг ерөнхийлөгч түнд өгсөн гэсэн мэдээллийг өгч байна. За харин BBC агентлагийн зүгээс жагсаалтанд ямар улсууд багтсан болохыг асуухад тус агентлагийн зүгээс хэлэхдээ цагаан ордны 6 дугаар сард гарсан мэдээллийг онцолж энэ жагсаалтанд багтсан орнууд хамарна гэж мэдэгдэж байгаа. За үүнд одоогийн байдлаар Афганистан, Куб, Гаити, за мөн Иран, Сомали, Венесуэл зэрэг улсууд багтаж байгаа. За энэхүү гарсан мэдээлэл нь лав гарагт Вашингтон хотод Афганистаны иргэн үндэсний гавардын хоёр цэргийг буудаж хоёулангийн хүн шарахт болсон хэрэг явдалтай холбоотойгоор энэ үйл явдал өрнөж байна. За с 'жигчин Рахманулла Лакамбалын хувьд Америкийн нэгдсэн улс Афганистан улсаас гарсныхаа дараа афганчуудад зориулсан цагаачлалын тусгай хамгаалтыг санал болгосон. За энэхүү хөтөлбөрийн хүрээнд 2021 онд Америкийн нэгдсэн улсад ирсэн ийм хүн байсан юм байна. За тийм учраас энэ асуудалтай холбогдуулан жагсаалтанд мөн Афганистан улс хамарч байгаа. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп үндэсний гавардын хоёр цэргийг буутсан явдал нь үндэсний аюулгүй байдал томоохон аюул занал учруулж байгаа гэдгийг онцолж мэдэгдээд Эдлоу даргын зүгээс пүрэв гарагт ногоон картанд өргөн хүрээтэй шалгалтын талаар хийх тухай мэдээллийг нийгмийн сүлжээний хэрэгслээрээ нийтлсэн постэнд мэдгдсэн. Гэхдээ уг халдлага үүнтэй холбоотой гэсэн ямар нэгэн тайлбарыг хийгээгүй байгаа юм байна. За энэ улсыг хамгаалах болон Америкийн ард түмнийг хамгаалах нь энэ тэргүүний асуудал хэвээр байх бөгөөд Америкийн ард түмэн өмнөх засаг захиргааны булчимгүй цагаачлалын бодлогын уршгийг үүрэх ёсгүй гэдгийг Америкийн нэгдсэн улсын иргэншил цагаачлалын албаны дарга Эдлоу хэлсэн байна. За дахин шалгалт ямар хэмжээнд үргэлжих талаар дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор байхгүй байна. За түүний BBC агентлагт өгсөн 6 дугаар сард гасан жагсаалтанд гадаадын террорист болон бусад үндэсний аюулгүй байдал олон нийтийн аюулгүй байдлын занал хийллийг үүсгэхгүй тулд гадаадын иргэдийг Америкийн нэгдсэн улс нэвтрэхийг хязгаарлах бодлогыг явуулна гэж мэдгдсэн. За Америкийн засаг захиргааны зүгээс аюулгүй байдлын асуудал, бизнес, оюутан, жуулчны зэрэг олон түвшний визүүдийг олгодог. За ингэхдээ бол тухайн виз олгож байгаа хүмүүстээ өргөн хэмжээний ийм шалгалтыг хийдэг байгаа. За тусгаал нь томилогдсон тодорхой албан тушаалтнуудын зүгээс энэхүү шалгалтыг явуулна. За ингэхдээ дэлхийн террорист бүлэглэлээр тодруулагдсан Талибан Афганистанд үйл ажиллагаа явуулдаг гэж үзэж байгаа учраас Афганистаны иргэдийг ихээхэн анхаарч үздэг. Афганистанд паспорт эсвэл иргэний баримт олгох эрх бүхий байгууллагатай хамтран ажилладаг төв байгууллага дутагдж байгаа учраас зохих хяналт шалгалтыг хийх боломжгүй учраас энэхүү бас террорист үйл ажиллагаа үйлддэг хүмүүс бол энэхүү террорист үйл ажиллагаагаа Америкийн нэгдсэн улсад очсон хойноч гэсэн үйлдэж байгаа нь харагдаж байна. За ногоон карт эзэмшигчдийн хувьд Америкийн нэгдсэн улсад бас чөлөөтэй амьдарч ажиллах юм боломжоор хангагддаг. За энэхүү ногоон карт эзэмшигчдийг шалгаж байгаа явдал нь бол цаашдаа энэ бодлого цагаачлалтай холбоотой бодлого ямар байдлаар илүү чангарахыг харуулж байгаа юм. За ногоон карт эзэмшигчд энэхүү шалгалтыг орох орнуудад мөн Мьянмар, Чад, Бүгд найрамдах Конго, Ливи улсууд бас хамрагдаж магадгүй гэж үзэж байна. За лав гарагт Америкийн цэргийн албан хаагчдад халдсан явдал нь Трампын зүгээс энэхүү хүчтэй үйлдэл үзүүлэх гол шалтгаан болсон. За энэхүү халдлага нь манай улсын өмнө тулгарч байгаа хамгийн том үндэсний аюулгүй байдлын аюул занал хийлийг харуулж байгаа гэж хэлээд өмнөх засаг захиргаа дэлхийн өнцөг булан бэрээс за таны ч мэдхгүй байгаа газраас бараг 20 сая үл мэдэгдэх шалгагдаагүй гадаадын иргэдийг оруулсан. За үүнээс болоод бидний оршин тогтнох аюулд зүйлд бол энэхүү арсдал учирч байгаа гэж Америкийн ерөнхийлөгч хэлсэн. Өнгөрсөн 7 хоногт Америкийн нэгдсэн улсын ногоон картын асуудлыг хянаж байгаа нэгэн агентлаг болох Америкийн иргэншил цагаачлалын албан нь ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Жо Байдны засаг захиргааны үед хүлээн зөвшөөрөгдсөн бүх дүрвсдийг хянаж авч үзгээ бас зарласан байна. За лав гарагт Америкийн
зүгээс Америкт байгаа Афганистаны иргэдийн цагаачдын хүсэлтийг боловсруулах ажлыг төр зогсоосон. За мөн иргэншил цагаачдын алба уг шийдвэрийг аюулгүй байдал болон хяналт шалгалтын протоколыг хянаж үзэх замаар энэхүү үйл ажиллагаагаа явуулж байна гэж мэдгдсэн. За мэдээж их хэрэг энэхүү чагсаалтанд орсон 19 орны иргэдэд шууд энэ ногоон карттай холбоотой хяналт шалгалт нөлөөлнө. За гэвч бусад орнуудын бас ногоон карт авсан хүмүүст энэ шууд бусаар нөлөөлөх магадaltaй. За өөрөөр хэлбэл Америкийн нэгдсэн улсын цагаачлалын бодлого чангаран шинээр виз болон оршин суух зөвшөөрөл авч байгаа хүмүүстэй мэдээж хатуужин хандна. За одоо байгаа хүмүүсийн ногоон картыг бас шалгах үйл ажиллагаа өрнөж магадгүй гэдгийг энэхүү үйл явцаас дүгнэж болохоор байгаа. За манай улсын хувьд тодорхой тооны цагаач болон мөн оршин суух зөвшөөрөлтэй хүмүүс Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдардаг ийм албан ёсны тоо баримтууд бий. Тэгэхээр тэдний хувьд энэхүү явагдаж байгаа хяналт шалгалт нь шууд бус утгаараа бас нөлөөлөх магадaltaй учраас бас болгоомжтой асуудалд хандах шаардлагатай болох нь харагдаж байгаамаа.